Нийслэлийн Чингэлтэй дүүргийн засаг даргын ивэлдор түншлэл 2017 нэртэй зорилт төсөл хэрэгжиж байгаа билээ. Энэ төслийн хүрээнд нийслэлийн Чингэлтэй дүүргийн сургуулийн өмнөх боловсролын байгууллагуудын багш сургууль хүмүүжүүлэгчид удирдах ажилтнуудын дунд зохион байгуулагдаж байгаа спортын тэмцээн өнөөдөр тус дүүргийн 49 дугаар сургуулийн спортын танхимд нээлттэй хийж эхэллээ. Энэ удаагийн тэмцээнд Чингэлтэй дүүргийн багш сургууль хүмүүжүүлэгчид төдийгүй Хинтээ аймаг Өвөр Монголын Өр Төц хорны багш сургууль хүмүүжүүлэгчид ирж ур чадвар сорин өрсөлдөж байна. Нийслэлийн Чингэлтэй дүүргийн боловсролын хэлтсийн санаачлагаар сургуулийн өмнөх боловсролын байгууллагууд, төрийн болон хувийн хвшлийн цэцэрлэгүүд, бүс нутгийн түвшинд хамтран ажиллах, туршлага солилцох, салбарын ажилтаа албаа агчдынхаа уялдаа холбоог сайжруулах зорилгоор олон чиглэлээр нөхөрсөг тэмцээн уралдаануудыг зохион байгуулж байна. За эдгээр энийг өнөөдөр хамтдаа нөхөрлийн хүрээндор волейболын тэмцээнээр үргэлжиллээ. Энэ тэмцээнд Хинтээ аймгаас 56, Бүгд найрамдах Хятад улсын Өвөр Монголын Өр Төц хорноос 61, Чингэлтэй дүүргээс 80 гаруй багш эрхлэгчид оролцож байна. Волейболын тэмцээнд оролцогч Хинтээ аймгийн баг тамирчдын дунд спортын зэрэг цолтой тамирчдад багтсан гэдгийг зохион байгуулагчид хэлж байлаа. Чингэлтэй дүүргийн энэ том хөдөлгөөнд болохоор манай ер нь Шилэнгол аймгийн арвин хүүхдийн цэцэрлэгүүдээс түншил байгуулж хамтран ажиллаж хамтаар давших иймэрхүү нөхцөл харьцаа байгуулж ажиллаж байна. Өнөөдрийн тамирын тэмцээн болохоор маш урамтай, маш хөгжинтэй явагдаж байна. Тэгээд манай тамирын тэмцээнд орж байгаа багш нар мөн өөр өөрийнхөө хэмжээгээр тэгээд бөмбөгөө тоглож байна. Тэмцээний эхний зооны тоглолтуудаас харахад бол Хинтээ аймгийн 1-р баг бол маш хүчтэй өрсөлдөж байна. За Чингэлтэй дүүргийн цэцэрлэгийн бүсгүүдийн багууд бас өрсөлдөж байна. Спортын мастрын зэрэгтэй цэцэрлэгийн багш нар маань байна гэдэг ингээд ер нь бол тэмцээн бол нэлээд өрсөлдөөнтэй болж байна. За дээрэс нь ер нь бол тамирчдын ур чадвар маш жигд байгаа нь харагдаж байна. Тэгэхээр өөрөөр хэлбэл цэцэрлэгийн багш гэдэг хүн урлаг спорт гэдэг бүхий л төрлийн авьяастай байж хүүхдийг хөгжүүлдэг юм а гэдэг нь зөвхөн өнөөдрийн тэмцээнээс харагдаж байгаа болов уу гэж ингэж бодож байна. Нийслэлийн Чингэлтэй дүүргийн түншлэл зорилттой төслийн хүрээнд нийтдээ 200 гаруй багш сургууль хүмүүжүүлэгчид хамрагдсанаас Бүгд найрамдах Хятад улсын Өвөр Монголын Өр Төц хорон Улаанбаатар хотын Чингэлтэй дүүрэг Хинтээ аймгийн сургуулийн өмнөх боловсролын байгууллагуудыг төлөөлж нийт 6 шилдэг баг волейболын спортоор ур чадвараа сорж байна. За тэмцээний медальтнууд шагналт барь эзэд өнөө орой Чингэлтэй дүүргийн 49 дугаар сургуулийн спорт цогцлборт тодорхой болно.